За юу байна? Аюу байна да, сонирхол аюу байна. За сүүлийн үед нөгөө нэг бас фэйсбүүкээр нэлээд хүмүүсийг шуугуулад хоёр талцуулаад байгаа асуудлын талаар бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлье гэж бодлоо. Найснаа. За тэгээд ямар ч гэсэн эхлээд энэ нөгөө нэг тэр маань бүр ирчээ аваад гөвийнх нь хүртэл ярилцлага авчээ. Аха. Чи тэр бичлэгийг үзсэн үү? Үцэс төгсөх ангийнхаа одоо үгэн дээр нэг охин хэлжсэн те хөгийн боловсролын системд тэг байсан ч гэсэн баярлалаа лөө. Чи амжилттай төгссөн та бүхэнд баяр хүргэе гэд найзуудаа зориулж хэлээд байгаа юм шиг Тийм байлээ. байсан. Тэ. Аха. Тэгээд энэ тал дээр ер нь ямар бодолтой байна? Чи юу гэж бодож байна? Тэр охины хэлсэн үгийг зарим хүмүүс болохоор ер нь бол хүмүүс айгүй хоёр талд гарсан байлээ. Зарим нь болохоор энэ охины зөв хөгийн боловсролын системтэй байгаа нь үнэн гээл тэгж. Зарим нь болохоор энэ охин одоо өөрөө ингээд сурч төгсөөгүй юм шиг энэ багш нарын хөдөлмөрийг ээж аавынхаа хөдөлмөрийг ингээд өнгөөдүүлж иймэрхүү юм ярьж байгаа нь сонирн байна гэл. Ер нь айгүй хоёр талд гарсан байлээ. Аха. Яг үнэхээр яг хоёр талтай асуудалтай. Үнэхээр боловсролын систем хөгийн байгаа юу гэвэл хөгийн байгаа нь үнэн тий. Яг тийм бүх хүүхдүүдэд тэнцүү хүрж байгаа айгу чанартай боловсролыг олгож байгаа гэж бодохгүй байна. Бүх багш нар айгу мундаг багш нар бас биш. Бид нар ч гэсэн хүүхдүүд байхдаа сургууль нураасаа гэж дуулаад явжсэн шүү дээ. Нэг өдөр сургууль шатчихгүй байхдаа энэ тэгэл амар төгсөх шалгалтай ойр тоор бодож ирсэн үе бол надад л байгаа, чамд байгаа юу? Яг тийм бодол яг байхгүй нэг сургууль нураасаа ч юм уу. Бид нар зүгээр нэг тийм захирал махирлаа дургу нэг тийм үе бол байсан. Тий, багш нартай дургу тэгэл хөгээ амтад энэ мө бараг юм мэд ингээд тэр ч одоо яг нэг юм өсвөр насны хүүхдийн үе байд юм шүү тий. Угаасаа өөр айгу мундаг гэж боддог. Би бүхнийг мэддэг тий. Бусад одоо томчууд бол намайг ойлгохгүй байна. Мяаштэй гэд боддог. Яг тийм өсвөр насны үе бол хүүхэд болгонд л байгаа. Тэгээ яг энэ тохиолдолд бол би бол дэмжихгүй байгаа. Энэ охины зөв гэж бол нэг бодохгүй байна. Яг тэр энэ охин ерөнхийдөө эргэн тойрондоо хилдэг л зүйлүүдийг тархинд нь ингээд суудсан юм шиг санагцаа. Аав ээж нь те танаас сургууль чинээ юу сурдیں۔ Ч юм уу те. Аль эсвэл энэ багш энэ тухай ч юм уу ингэж ярьдаг болов гэж би бодож байна. Аль эсвэл найзууд нь те нийлээд ингэж ярьж байгаа тэрийг ингэж зөрөгтэйгээр илэрхийлж байгаа л охин байх шиг байна. Тэгээд яг өнөө яг тийм манай боловсролын систем үнэхээр хөгийн бүр ахымгүй байгаа юу гэж бас нэг асуудал үүсэж байна те. Яг гэхдээ одоо ингээд харж байхад би нөгөө нэг өнгөрсөн жил манай сургуулийн 100 жилийн болоод би тэгээ санамсаргүй явж байгаа тэр номыг олоод үзсэн байхгүй юу? Одоо тэр 100 жилийн зориулж гаргасан. Тэгээд ингээд бүр одоо хэдэн оноос гэсэн үг юм би нэг 20 оноос 23 оноос гэсэн үг шүү дээ. 1923 оноос 2023 он хүртэлх одоо ингээд бүх түүхүүдийг ингээд харж байхад дээр үед одоо бүр одоо 50 60-аад оны үед ч юм уу 70-аад оны үед болохоор ингээд онц төгссөн хүмүүс нь эргэж буцаад сургуультай ирээд багшилдаг байсан байгаа байхгүй юу? Ингээд бүгдийг ингээд нэгт нэнгүү харахад одоо болохоор эсэргээр болчиход байгаа байхгүй юу? Нэг муу сураад бага оноо авсан хүүхдүүд ч боловсролын их сургуульд ороод баг үнэгүй сургана шүү гэд нодлон чөлөө хизээвэл нэг бүү юм болсон шүү дээ тий. Тэгэхээр тиймэрхүү багш бэлтгэгдэж байгаа тохиолдолд энэ хүүхдүүд бас яг ингээ сайн сураад те нийгмийн сайн тусгал болох уу үгүй юу гэдэг чинь бас барьцгүйлтэй өөрөө аюу сонио асуудал болчиход байгаа байхгүй юу? Тийм. Тэгээд магадгүй ээж аав нь дээрээс нь тэгж ярьдаг хүүхд багш нар нь ч гэсэн ангидаа ёо энэ боловсролын систем гэж ярьдаг байж магадгүй шүү дээ. Энэ хүний одоо ингээ бичснээр бол энэ хүүхдүүд бол өнөөдрийн манай нийгмийн бүтээгдэхүүн тусгал шүү гэдэг чи яг үнэ. Энэ хүүхд яг өөрийнхөө бодлоор ингээд боловсролын системийг яг дүгнсэн үү гэвэл үгүй зүгээр л хүмүүсийн яриан дээрээс л ингээл яг л бидний л тусгал болж таарж байгаа байхгүй юу? Тэгээ нэг талаас энэ хүүхдийг ингээд одоо нээлттэйгээр ингэж хэлэх нийгэм байна гэдэг чинь бас нэг төрлийн сайхан зүйл. Яагаад тэгэхээр бид нар бол багтаа бол нэрээ сургууль нураасаа энэ багш тэнийг гэж бодож исэн ч гэсэн айгүй айдаг байсан шүү дээ.
би лав төгсөлтийнхөө одоо үгдээр ингэж хэлж чадахгүй. Тэгэхээр энэ бол ийм чөлөөтэй хэлж чадж яах гэдэг нэгэн төрлөнсэй. Нөгөө талын энэ болохоор нэг тийм соёлын нөлөө яваад ах шиг байна тий. Америк маягийн одоо Америкийн ийм төгсөлтийн graduation ceremony энэ төр дээр хүүхдүүд янз бүрээр ингээл өөрөө илэрхийлж байгаа тийм юм айгүйх явж байгаа шүү дээ. Одоо YouTube, TikTok-оор тий. Тэднийг бас хараад ингээл урам зориг авсан болов уу гэж бодож байна. Тийм магадгүй соёлын нөлөөний тий. Тэзрийн мэсрич гэдэг юм уу те станаар цагуур хаалыч гэдэг юм уу нэг тийм юм бодсон байж магадгүй те. Тэгээд эн чинь бодлол угаасаа яг л тийм өсвөр насны бусдаас онцгой хүсэлтэй байгаа үеийн одоо хүүхэд шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү зүйл бол бас соёлын нөлөөнөөс болоод гарч байгаа л ахал да. Гэтэ яг нэг талаараа бол үнэхээр бас баяртай зүйл хүүхэд ингэж хэлээд байх нээлттэй байна гэдэг. Яг зүгээр ингээд энэ дээр гараад үг хэлэхдээ нээлттэй байгаа цаашаа буугаад одоо энэ хүүхэд чинь ингээд яэштэй бэлдээд одоо ингээд нэг шалгалт малгалтаа өгнө шүү дээ тий. Одоо тэгэнгүүт энэ хүүхдийг нөгөө яэшт бэлдэж байгаа давтлага өгж байгаа багш нар нь ямар нэгэн байдлаар өөр нүдээр харах ч юм уу эсвэл ингээд арай өөрөөр харьцаад одоо нэг сайн бэлдүүлэхгүй байх тийм нөхцөл бүрдэх болоо арай нэг хягаж хавчаад ч юм уу тий. Мэдхүүмдээ царай нэг харагдаагүй. Тэгээд тэгээсэй гэж бодохгүй энэ хүүхд юм чинь мэдээч хэрэг алдаа гаргаж байгаа. Яг энэ насн дээр бол төгс юм бодно гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр тэгээ тийм юм гарах нь гайгүй байх гэж бодож байна. Нөгөө талаас одоо ингэж бодож байгаа хүүхэд өөрөө энэ боловсролын системд итгэхгүй байгаа хүүхэд цаашаа ингээд нөгөө нэг амьдралд одоо итгэх те ингээ өргөжлүүлээд энэ бүхэл хүүхэд гадаад явахгүй шүү дээ. Хэрвээ үнэхээр гадаад явж чадахгүй Монголдо өргөжлүүлэн сурвал дахиад хөгийн боловсролын систем гэсэн итгэл үнэмшилтэйгээр те энэ чинь 12 жилээр ингээ дуусаагүй шүү дээ. Их сургууль ч гэсэн бас л хөгийн байгаа шүү дээ. Яг л адилхан системээр л явж байгаа. Манай улс тэгэхээр хөгээл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ итгэл үнэмшлэр ингээ өргөжлүүлээд амьдраад хөгийн боловсролын систем, хөгийн их сургууль, хөгийн амьдрал те хөгийн Монгол улс гэж бодоод явах юм бол ямар чанартай амьдрал үүсэх вэ? Амьдралаас таашаал авах юмыг одоо эргээр харах боломжгүй болно. Тэгэхээр энэ хүүхэд өөртөө хийж байгаа жоохон бас хэцүү зүйлтэй иймэрхүү бодлоор удаан явна гэдэг чинь энэ чинь нэг юм тренд болчиход байгаа тий хүүхдүүдийн хувьд Монголд амьдрахад л амар хэцүү байгаа юм шиг санагдаад ингээд энийг ярих тусам тий ярих тусам ингээл амар томроод тэгэл гадаадд л сурвал айгу хүн болцсон юм шиг тийм Монголын боловсрол бол амар хэцүү юм шиг санагдаад байгаа. Энэ бодол чинь өөрөө айгу хортой бодол гэж би бол бодоод байгаа байхгүй юу. Бүр яг Монгол болохоо байцсан юм байхгүй шүү дээ. Үнэхээр хичээгээд одоо Монголын их сургууль төгсөө сайхан амьдарч байгаа хүмүүс зөндөө шүү дээ. Ерөөсөө гадаад яваагүй өрнөөсөө Монголын яг сургуулийн бүтээгдэхүүн өрнөөсөө гадаадд төгсөн хүмүүсээс илүү мундаг ажиллаж амьдарч байгаа хүмүүс талаа миний эргэн тойрон зөндөө байна. Тэрийг олж харж чадахгүй, тэрэнд итгэл үнэмшил байхгүй, ингээ удаан байвал энэ хүүхдийн хувьд сэтгэхүйн хувьд айгу хортой ахгүй юу нэг тийм хортой ургамал тархиндаа суудсан юм шиг тий. Тэг яг одоо ингээд зүгээр Facebook-ээс хараад ч юм уу YouTube-ээс хараад тэр үгийг хилцэн ингээд тэр нь ингээд viral болонгууд энэ охиныг шууд ингээд ер нь хайрцагчж байгаа байхгүй юу. Одоо энэ охин тухайн үедээ тэгж бодоогүй зүгээр шууд ингээд хилцэн байлаа гэхэд одоо бол тархинд нь суудсан. Аль хэдийн суугаад нэрэл хөгийн боловсролын систем би ястаа үний хэлээ би ястаа алаа хэлээ гэд бодож байгаа байхгүй юу те. Тэгэхээр одоо нэрээ энэ хүүхд гадаад явахгүй байлж болно шүү дээ. Тэгээд нэрээ яг ингээд их сургуульд орлоо гэхэд тэр бодол үнэхээр нэрээ хортой юм байна. Би өөртөө энэ талаас нь бодож үзсэнгүй. Би болохоор энэ хүүхдийг яг ингэж боловсролын системийг дүгнэх хүн мөнөө биш үл гэж яг бодож байсан. Яг энэ чинь одоо жоох хүүхдтэй дүнж 12-аар төгснө гэдэг чинь нэг л том хүн болж байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа боловч энэ жоох хүүхэд хэвээрээ л байгаа байхгүй юу? Тийм яг үнэ. Тэгтээ одоо бид нар өөрсдөө бас том хүмүүс хариуцлагатай байх хэрэгтэй. Ингээд интернетээр тий эсвэл эргэн тойронд хүүхдүүдийн дэргээд ингээд Монгол болохгүй байгаа юм шиг гадаад л явал гоё юм шиг гадаадд л төгсөх ёстой юм шиг энэ чинь ингээд массаар айгуу тийм хортоо сэтгхүүг бий болгож байгаа байхгүй. За ганцхан энэ охинч биш. Ер нь бол ихэнх хүүхдүүд ингээд за миний одоо мэддэг хүүхдүүд ч гэсэн тий төгсөөл ингээл гадаад л явахгүй бол Монголын сургууль чи хөгийн штэ гэл айгүйх ярьж байгаа юм хамаатны хүүхдүүд байгаа байхгүй тий би өөрөөс нь асуусан байхгүй юу. Яагаад Монголын сургууль амар хөгийн гэж тий гадаад яг хөө мэдээч хэрэг явах давуу талууд байгаа соёлыг нь сурна гадаад
хэлийг нь сурна тий. Арай гоё боловсролын орчинд орно. Гэхдээ нөгөө талаараа тэр чинь амар хариуцлагатай, маш их өндөр төлбөр төлж जैन. Төлбөр төлөхгүй хүмүүс бол ажлынхаа хажуугаар хичээлээ хийн гэдэг чинь бүр цагийн менежментийг маш өндөр байлгах хэрэгтэй тий. Ингээд хэцүү зүйлүүд байгаа хгүй зарим хүүхдүүд тэрийг нь давж чадахгүй төсөж чадаагүй хүүхдүүд бас байна шүү дээ тий. Тийм шүү дээ тий. Тэгэхээр гадаадаас илүү одоо Монгол бүр болохоо байсан юм байхгүй штэ гэх тэнгүүд гээгүй Монголд л төгсөхгүй би өстө гадаад л явна гэсэн юм хүүхдүүд бол айгүй их байгаа. Одоо жишээ нь миний л иргэн тойронд ирэхэд тийм хүүхдүүд бол айгүй их байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол ээж аваад өөрсдөө гэсэн ер нь бол тэгээд ингээд айгүй сайн ингээд шахаж байгаа ээж аауд те хүүхдийнхээ араас явж байгаа ээж аауд бол бас л ялгаагүй эцсийн зорилго нь бол энэ хүүхд ингээд ямар ч мэрэгчлэр хамаагүй тэр ингээ мэрэгчлийн юу ч бас байхгүй байгаа байхгүй юу. Зүгээр л ямар нэгэн тэтгэлэг аваад гадагшаа явчаасаа гэсэн бодолтой л байгаад байгаа байхгүй юу тэр хүүхдүүд. Тэгэхэд чинь эн чинь тэгээд одоо ангаах тэрээ сурах гэж байгаа хүүхд бол ингээд Монголдоо суурэ тавьчаа явбал бас арай өөр шүү дээ тий. Шууд гадагшаа одоо ангаахаар сурахад бас аюу хэцүү. Эргээ тэр идэрхний нэрүүдийг монгол хэлэнд те Монголд ирээд ажиллая гэхэд орчин нь ямар байх вэ? За хоёрдугаар нэг ийм асуудал байна. Эцэг эхчүүд өөрсдөө айгүй алдаатай ярьдаг. Одоо хүүхдээ гадагшаал яв. Чи л ингээл тэтгэлэг олоод энэ хүүхдүүд яваалаа те. Тэгвэл аав ээж хоёр нь ингээл туслан масланч гэдэг юм уу те. Ингээд яриад хүүхдээ ингээд шахаад аюу хэцүү байдалд оруулж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө хүүхд чинь тэтгэлэг авч чадахгүй болонгууд маш их депрессэнд нэгдүгürt орж байгаа. Хоёрдугаар тухайн хүүхэд тэтгэлэг авсан ч гэсэн яг бодит байдал дээр одоо нэг 40%, 60%, 80% тэтгэлгийн цаана дахиад мөнгө байгаа байхгүй одоо төлдөг. Ялангуяа бакалаврын оюутнуудад 100% тэтгэлэг одоо олдох нь айгүй ховор. За 100%-аас гадна тэнд очиод байрлах байр өөр одоо кампусны төлбөр те ингээл оршин байх төлбөрүүд энэ төр гэдэг асуудлууд угаасаа байгаа байхгүй. За 100% авч явсан хүмүүс бол яаж игээд одоо аав ээж нь байрныхаа төлбөрийг те очиод ажил хийдэгсэн ч үгээд явуулчих чаа. Одоо 80%, 50%, 40% тэтгэлэг авсан хүүхдүүдийг ямар гоё ингээл айгуу гоё том сургуулиудаас тэтгэлэг авчлаа гэвч яг ингээд бодит байдал дээр санхугаа тооцоод үзэнгүүт үлдсэн нөгөө нэг 20-30 мянган доллар тий 100-200 сая төгрөгийг гаргаад явуулах боломжтой айл байхгүй бас байдаг. Энэ яг бодит байдал ахгүй. Тэнгүүд хүүхэд нөгөө айгуу олон жил гадагшаа явна гэд ботцсон тий ээж аав нь бас явуулна ингээд тест яаж хийж байл нэг жилийн хон чамаагүй ингээд явуулна гэж ботсон ийм хүмүүст яг төгсөх юун дээр ийм хүндрэл учирдаг. Тэгэхээр энэ нэг бас ер нь бол бодгол өстэй асуудал л та. Гадагшаал явал ингээд бүх юмний үүд нэгтгэд байгаа бол бас биш шүү. Монголд сайн боловсрол бол олдож байгаа. Тийм яг үнэ. Тэгээд яг боловсролын систем яг бүр амар та тулцсан уу гэхээр бас их сургуулиудыг ингээд харахад яг улсын их чанартай их сургуулиуд ер нь бол гайгүй штэ манайх. Одоо ингээд сураад гараад ирсэн хүмүүс. Яг 10 жилийн сургуулийн хувьд бол үнэхээр нэг тийм асуудал бол байна. Сур хүчгийн асуудал байна. Багш нар боловсон хүчний асуудал байна. Одоо энийг тэгээ шатандаа тэгэл нэг асуудлаа шийдэх байлгүй дээ л гэж бодож байна. Гэхдээ энийг ингээд энэ хүүхд яг ингэж хэлснээрээ ер нь бол өөрийгөө л хохироож байгаа юм шиг надад яг үнэндээ санагдаад байгаа байхгүй яг хэрвээ ямар нэгэн байдлаар энийг ингээд багш нарын сонсож байгаа юм бол битээ тэр хүүхдийг гадуурхаарай л гэж бодогдоод байгаа байхгүй яг тийм багш нар байдаг байхгүй айгу амар тий энэ хэлсэн бид нарт энэ дүн тавьдаг юу вэ гээл ингээд нэг хогийн зан гаргаад нөгөө хүүхдийн чинь тий тэр чинь хүүхдийн амьдрал шүү дээ хүүхдийн амьдралаар тоглох бас магадлал айгу өндөр би бол тэрэнд айгу санаа зовж байгаа яана одоо энэ мөрөгслөлөө дээшээ өгөн те ингээд ирээдүйн зохицбор сургууль гээд хамаг юм ил тод ингээд гарчлаа энэ хүүхдтэй яана гэж бас айгүй бодсон. Тийм хүмүүс болохоор ингээд одоо энэ жишээлбэл хараа л да хүүхдүүд дүнгээ тавьж байна гингүүтээ боловсролын сайдыг ингээд меншн хийцэн байна нэг хүн. Тийм. Боловсролын сайд тэг яг бас ганцаараа шийдвэр гаргадаг хүн биш юм байлээ шүү дээ яг үнэндээ бол. Харин тийм тий. Ирээдүйн зохицбор гэдэг. Ингээд хүүхдийн сургууль нь гараад ирлээ л тий. Эго хүндэр байна да. Ямар ч зүйлээс авч болдог бас хайж болдог. Жинхэнэ боловсролыг хүн өөрөө хайж олж бүтээж босгодог болохоос гаднах зүйлсийг буруутгаад амжилтанд хүрэхгүй. За энэ болор эрд маш гоё хэлсэн байна. Ер нь бол энэ наснд эго маш өндөр байдаг. Эго гэдэг юугаач ойлгохгүй ингээд
Ер нь нөгөө цэцэг ургах тусмаа бүх хийдэг гэдгээ мэдгүй л явж байгаа хүүхдүүд л дээ. Тэгээд ямар зүйлээс авч болдог бас хайж болдог. За энэ бол яг зөв л хэлсэн байна. Боловсролын яг систем одоо маань бас бол би энэ дээр энэ хүүхдийг ерөөсө буруутмаар байгаа байхгүй. Энэ хүүхэдтэй ажиллаагүй аав ээж байна. Тэгэхээр аав ээж нь одоо энийг ярих хэвээр тий хүүхдтэйгээ яагаад хөгин гэж бодож байгаа. Тэрийг ингээд нээлттэй ярих хэвээр хүмүүс хамгийн ойрын хүмүүс аав ээжүүд байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд ярьж ойлголцож тий ингээд авах юм байгаа, хаях юм байгаа гэд энэ болор эртний одоо хэлэх үгийг ээж аав нь ярилцсан бол энэ хүүхэд өнөөдөр иймэрхүү асуудал одоо гарахгүй байх л да. Би бол тэгэж бодож байна. Хэрвээ ээж аав нь ярьж чадаагүй, зааж сургаагүй тэр орон цаг ямар нэгэн хүн бол оролдог байхгүй юу? Ер нь хүүхдийн одоо хүмүүжилт чи өөрөө заахгүй байгаа зүйлийг өөр хаа нэгээс очиж энэ хүүхэд сурдаг. Сургуулаас байна уу? Багшаас байна уу? Найзуудаас байна уу? Тэр орон зай үргэлж байна. Тэр хүүхэд тэрийг мэдэж авах хэрэгцээ байна. Тэрийг нь одоо ярилцах хэрэгцээ байна. Тэрийг хангахгүй бол тэрийг одоо ямар нэгэн хүн орлно. Сайн ч нөлөөтэй хүн байж болно, муу ч нөлөөтэй хүн байж болно. Энд чинь бол нөгөө нэг Russian roulette шиг те яг хин тарахыг нь бид нар мэдэхгүй шүү дээ. Гадаагаараа явангууд. Тэгээ муу нөлөөтэй байх юм бол ээж аавын орон зайг өөр хүн оролцож байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүүхдийн одоо ийм хогийн л гэж бодож байгааг найзууд нь орсон уу? Тэ ээж аав нь өөрсдөө ингэсэн үү? Ийм л асуудал байна да. Ер нь яг ээж аав нь ч нэг ярилцаагүй найзууд байх гэж би бодож байна. Найзууд тэгээд энэ сошиал орчин байхад гэсэн зүгээр би таамаглал хийгэж твшүүлж байна. Хөгийн боловсрол эзэмсэн та бүхэнд баяр хүргэе гинэ. Хүмүүс бас манайхан ч бас шооч арт өмнө л дээ. Тэгсэн чинь энд нэг хүн айгүй нэтээр энэ хүүхдүүд жимд явах байхаа гэвчихсэн байгаа байхгүй юу? Яг юу гэсэн ч үг юм. Нөгөө нэг цэцэг юм баг юм шууд толгойд орж ирж байгаа байхгүй юу? Тийм байна те. Тийм байгаа сте. Нөгөө сармус нагаа жимд явах байхаа гэсэн юм бичээд байгаа. Одоо бүр хогийн систем хүлээж байгаа даа гинэ. Их сургуулийг хийж байгаа юм шиг байна. Их сургууль дараа нь тэгээд амьдрал те ажил чинь бас л хогийн систем явж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ялангуяа одоо нөгөө нэг төрийн байгууллага бол ер нь хэцүү шүү. Хэцүү те. Нийгмийн даатгал матгал гэд хувирэ бизнес хийсэн гэл айгүй тий дарамтууд бас байгаа тий. Бүгийнч талархах зүйл нэгч болов байсан байлгүй дээ. Хин нэгний ач тусыг эргээд санах хэмжээний сэтгэлтэй байх хэрэгтэй босоо гэж байна. За энд бас зөвл хэлсэн байна. Үнэн хэлсэн байна гинэ. Уул нь бол хичнээн онцгой яг тухайн цаг мөчид санагдсан ч гэсэн эргээд бодоход 10 жил нь айгүй гоё байдаг шүү дээ. За тэндээс одоо сурсан зүйл нэг их байдгүй маа гэхэд найз нөхөдтэй тэрийг ингээд өнгөрөөсөн цаг хугацаа хүний амьдралд ер нь нэг л байдаг шүү дээ. Тийм яг үнэ. Яг хоо тэрийгээ тэгэл яг дараа нь л ухаарна л та хүн угаасаа тэр дараа нь л ухаарна. За тэгээд энэ go-go-ийн ярилцлага авчээ. Сургуулиудаас ер нь төөрчсөн байдлаар гэж ойлгосон би. Тэгээд энд бас хүүхдүүд өөрснийхөө үзэл бодлыг хэлсэн байлээ. За багш нар болохоор ингээд зөвхөн он сайн сурдаг хүүхэдтэй харьцаад бусдыг нь хайчдаг гэн. За биологийн багш хичээлийн үеэр бидний хоорондоо ярьж бүр инээхийг хориглдог. Хит их зүйл хуйлуулж бичүүлээд байхаар хүүхэд сүлдээ сурах хүсэлгүй болтгоо гэн. За энэ дээр юу гэж болж байна? Зарим багш нарт бол тийм асуудал байдаг те. Одоо нөгөө нэг яг онц сайн сурдаг хүүхдүүдтэйгээ харьцаад ингээд ардлын хүүхдүүдийг хайчдаг тохиолдол бас байдаг. Гэхдээ энэ дээр одоо юу гэж бодож байна чи? Чиний бодлоо зарим ч гэж ер нь их багш нар тэгж хайдаг л да тий. Одоо хоцрогдол нь хөөж мөхөөгч биш юм бол ингээ бүр хайцсан одоо багш нар байдаг шүү дээ. Энэ бол зүгээр бодит байдал. За тэгээд энэ одоо хэцүү юм а тий. Яагаад тэгэхээр багш нарын хүрэлцээ өөрөө айгу бага байна. Нэг ангид 50 хүүхэд байхад 50-ийн жигд одоо хөгжүүлэх гээд ноцолтно гэдэг чинь тэр багшаас амар их юм шаардж байгаа байхгүй яг бид нар ингээл боловсролын систем ингээл яриа л энэ багш нар хөгийн ингээл яриа л энэ яг багш хүнийхээ өнцгөөс харах юм бол одоо багш нар хэдэн төгрөгийн цалинтай байгаа. Хувийн сургуульд бол 1-2 сая төгрөгийн цалинтай байгаа. Улсын сургуульд бол сая мая гарна л те гарахгүй зарим нь сая ийм цалинтай байгаа байхгүй. Тэр чинь амьдралд өнөөдрийн Монголын нийгэмд яаж хүрэх үү те. За тэгээ багш нарын ажил гэдэг чинь өглөөнөөс ахуулаад орой хүртэл ажиллаад тарчаад
нөгөө хичээлүүдэд бэлдэн, даалгавруудын шалгана, тэ шалгалтанд бэлдэн, материалуудаа бэлдэн айгүй их ажилтаа байхгүй. Багш хүн гэдэг чинь бол яг л бас эмч шиг дурандаа л хийж байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Тэгээ Тэгээд зарим ялангуяа энэ одоо хүүхдээ ээж аваад чатаар илүү дутуу янз янзын юм асуун. Ер нь айгүй бас ажил тий, ихтэй шүү. Стресстэй ажил тий. стресстэй ажиллаа. Тэгээд энэ чинь нэг ангид одоо 50 60 хүүхэд байна. За боли 30 хүүхэд ч гэсэн ер нь бол айгүй их хүүхэд шүү дээ. Одоо хувийн сургуулиудын 20 хүүхэдтэй анги байвал яг сайхан бүх хүүхдүүдэд жигд хөгжүүлэх гээд хоцорсон хүүхдтэйгээ тулж ажиллаж болно. 50 хүүхэдтэй ажиллана гэдэг бол ямар ч багшд айгүй хэцүү. Тийм шүү За дээ. ахлах ангийн хувьд бол ингээд ангиуд солигдоод явдаг те анги болгоныг ингээд жигд хөгжүүлнэ гэдэг чинь бас айгүй хэцүүлтэй. Багш шүнийн үүднээс нь бол харуул. Тийм. Тэгээд угаасаа одоо жишээлбэл ингэж явах зарим багш зөвхөн онц цай сурдаг хүүхдтэйгээ харьцаад бусдыг нь хаягддаг гэж тэр бусад хаягдсан хүүхдүүд зөвхөн багшд биш ээж аавдаа хаягдсан байгаа учраас бас таархан сураад авах магадлал маш өндөртэй байхгүй юу? Ээж аав нь багаас нь ч юм уу бага ангид нь одоо энэ 12 дугаар ангийн сурагч гэж штэ. Анхнаасаа хоцорсон одоо ингээд 12 төгсөж байгаа хүүхдийг одоо тэр багш одоо хэрхэн яаж хөгжүүлнэ гэдэг 50 хүүхдийн дунд нүднээр ирсэн явж ийн гэж чинь бол хэцүү шүү дээ тий. Тийм хэцүү. Одоо нэг ер нь бол нэг жил ч юм уу хоцорсон тий хүүхэд дараа нь нөхөж авахд аюу хэцүү байдаг хөө тэр чинь бүтэн одоо нэг сарын хичээлийг ч гэсэн дараа нь нөхөж авахд жоохон чармаалч хаартан тий. Тэгэхээр нэлийн хідэн одоо ангиудыг ингээд юу алмарж байгаа ч юм уу тий зүгээр тоглох хэрэгтэй гэж өнгөрж байгаад хоцорсон хүүхэд бол дараа нь бүр 12 ч юм уу 9 10 дугаар ангитай нөхөж аавна гэдэг бол нэлээд их хичээл чармаалч хаартан гадуур заавал тавтаг авдаг ч юм уу одоо өөрөөс нь гэр бүлээс нь чармаалч шаарч иж нөхөж аавна. Тэгэхээр тэрийг зөвхөн ангийн тий тэр нэг 45 минутын хичээл дээр нөхүүлэх гээд байгаа хүсэл чи өөрөө бас айгүй хэцүүлтэй. Тийм хэцүү хүсэлтэй. Тэг яг байна. Биологийн багш хичээлийн үед биднийг хоорондоо ярьж бүр энийхийг хоригддаг гинэ. За энэ ч бол арай хэтэрсэн багш байна. Гэтэ ер нь хичээлийн үеэр хоорондоо ярина гэдэг чи өөрөө айгүй бас буруу штэ. Хичээлдээ л анхаарах хэрэгтэй өстэй тэр хүүхэд чинь. Яг хөө зүгээр багаар ажиллаж байгаа тохиолдол бол өөр л ахал та. Тийм яг хөө хичээл бас л нөгөө багшийн талаас харвал хичээлээ ингээ заахгаа ойлгуулах гэдэг тий. Тэгээд зарим нэгэн хүүхэд нь анхаарсан байдаг. Ард нь одоо нөгөө хоцорсон хүүхдүүд нь хоорондоо юм ярихаар урдлын хүүхдээ анхаарал сарна штэ. Тэгэхээр ч одоо энэ хоёр ч өөрөө яг над хоёр асуулт чи хоорондоо асуудалтай байгаа байхгүй. За ярихыг нь зөвшөөрөөд аюу гоё фристайл багш болъё тий. Аюу чөлөөтэй орчин үеийг багш болъё гингүүд ангижийг төгжүүлж болох юм уу? Энэ муу багш чинь зайлвал чимээгүй гэдэг чинь ингээд нэг бүгдэнд нь ойлгуулах гал байгаа цаад нэг хөөрхий амтан хүсэл нь явж байгаа шүү дээ багш. За хит их хуулуулж бичүүлээд байхаар хүүхд сүулдэ сурах хүсэлгүй болдог гинэ. Энэ ч анханасаа сурах хүсэлгүй байгаа хүүхдийн л хэлж байгаа үг байна да. Ер нь бол гэхгүй юу. Тийм би бол тэгж л харж байна. Хэрэгтэй болоод хуулж байгаа байлгүй. Ийж боддог бай одоо. Айгу гоё бичгтэй байхыг шаарддаг тий. Айгу их юм хуулуулж бичдэг. Энийг ер нь яг юу гэж боддог бай. Зүгээр одоо ингээд фидбек дээр ч юм уу, хийм дээр ч юм уу ямар нэгэн тийм хичээл дээр одоо энийг ингээ хуулаад аваа та нарт хэрэгтэй гэж байгаа тохиолдол маш хэрэгтэй гэж боддог. Тэрнээс бага ангид нэгдүгээр ангид чи заавал ингэж гоё бичих хэрэгтэй. Заавал ингэж одоо нөгөө нэг ном шиг ингэж бичих хэрэгтэй гэдэг дээр бол би санал нийлдэггүй. Хүүхд бол тэгэл тэр чинь бичгийн хэв угаасаа тогтсон л ингээл төрсэн цагаас нь өөрийнх нь тогтсон байгаа. Яг тэгж ном шиг бичнэ гэсэн ойлголт бол байхгүй шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхдийг одоо тэгж яг хуулуулж байгаа нь өөр зорилготой хуулуулж байгаа бол өөр л дээ. Одоо ингээд зөв бичиж тэг ингээд нөгөө нэг үгээ нүүдлэх зорилгоор хуулж байгаа бол өөр. Тэгэхгүй яг ингээд гоё бичээч чи гэж байгаа бол тэр хүүхдийн бичиг тэртээ тэргүй дунд ангидаа ороод өөрчлөгдөн. Тэр хүүхд тэртээ тэгж аимшигтайгаар гоё бичдэг болно гэж хизээч байхгүй. Тэрэн дээр багш тэгж стресстэй өөрийнхөө тарих толгойг зовоох ямар ч шаардлага байхгүй л гэж бодож байна. Тийм. За энэ тийм байна тий. Зөв энэ school policy гэж байсан аав гинэ. Анхнаасаа онц сурсан хүүхэд л онц муу сурдаг нь муугаа авсаар төгсдөг социализмын дүр зураг байсаар л байна гин. За тэр бол социализм биш ер нь яг зүгээр нийгмийн байгалийн асуудал баг тий. Байдаг л зүйл гэж би бодож байна. Асуудал шүү дээ тий. Тэгээд анхнаасаа хүүхэд сураагүй ээж аав нь хүүхдтэй нэг өдөрт 10 минут зарцуулчихгүй хэрнээ багшаас та энэ хүүхдийг сургах ёстой гэж шаардаад байгаа
ээж аавуудын төлөөлөл юм шиг л надад санагдаж байна. Анхнаасаа Одоо надад нэг юм бодол байна л та. Энэ хүмүүс одоо ковид ханаа төрлөө гэд хүүхдийг ерөөсө цэцэрлэгт явуулдаг байхгүй л сургуулийн өмнөх боловсролыг алдагдуулчаад гинт сургуульд орохоор за хуулиараа орох ёстой учраас баг яваад орчдөг тий 6-наас хүрлээ. Тэнгүүд нөгөө хүүхд чи ерөөсө сууц сураагүй юм бичиж сураагүй. За нэг сургуулийн бэлтгэл тэгээд нэг сар нэг юм энд явж байгаа тий тэр бол зүгээр нэг сарын л асуудал байхгүй юу. Тийм хүүхэд ингээд нэгдүгээр ангиас сурагч болонгууд нөгөө сургуулийнхаа орчинд танилцах гад юмаа бичиж сурах гад сурах гад бараг 1-2 3 жилийг зарцуулж байгаа байхгүй юу. Тийм одоо нөгөө сураагаа хүүхдүүд тэгэхээр тэр алдсан 3 жилийг одоо 4-р ангиас хойш нөхөн гэдэг чинь бас айгүй хэцүү болчихж байгаа чинь баг хүүхдийн асуудал биш байгаа байхгүй юу. Бидний хувьд бол нөгөө нэг хідэн үсэг тоол байгаа штэ нэг чухал биш штэ гэж бодож байгаа баг ангийн боловсрол чинь нэг хоцорчих юм бол тэгэл цаашаага ер нь бол муу сурах үнцийг нь тавиад өчөж байгаа. Тийм яг үнэ. Ер нь яг өндөө бол хідэн үсэг тоо бас биш юм байлээ шүү дээ. Зүгээр нэг эхний 1 сар бол хідэн үсэг тоо бол муу юм байлээ. Эхний 1-2 сар. За тэгээ 3 дугаар сараас чинь тэр чинь нөгөө нэг ингээд юу лээ. Үе мууээр таслаад тэгээд нөгөө нэг балархаа их шиг гэл ингээл нөгөө нэг академик юмнууд чинь ороод ирчихэж байгаа байхгүй юу? Өссөн хүсээгүй л ороод ирчихэж байгаа. Тэгэхээр чинь нөгөө нэг сууд сураагүй хүүхдэд бол тэр үнэхээр асуудал. Багш 1-р ангийн багш бол хөөрхөн амтаа нөгөө 1-р ангийн багш гэн бага ангийн багш бол хажуудаа аваад суулгаад байж идэм байлээ. Манай охины ангийн багш хажуудаа аваад суулгаад өөрийнхөө яг урталт ингээд хідэн годгор хүүхдүүдэд аваад суулгацсан. Тэгэл тэр хүүхдүүд ялгаагүй л сууд сураагүй ингээл багшаагаа нэг самбар дээр юм бичих хор босоод гүйчт юм байлээ. Энэ бол айгүй асуудалтай. Тэгэхээр ээж аавд өөрснөө бас ингээд ажиллаад өгөх хэрэгтэй. Ялангуяа тэр нэг ихний нэг 3-аас 6 нас хүртэл нэг сайхан ажиллахад ер нь яах вэ? Нэг өдөрт 15 минут шүү дээ, тий? Тий, өдөрт 15 минут тий. Сүртэй юм бол байхгүй шүү дээ. Тий. Тэгэхээр энэ бас ээж аавын оролцоо ер нь боловсролын систем чинь өөрөө ээж аав, хүүхэд, багш гэсэн л ер нь 3 хүмүүсийн л хамаарал байгаа шүү дээ, тий? Одоо чи санжин нэг 133 дугаар сургуулийн багш нэг ээж гомдол гаргаад дэлгэрмаа гэдэг хүүхэн байлуу да тий. Гомдол гаргаад өстой бөө юм басан тий. Тэгээ нэг чатыг ингээд уншсан чинь багш нь бол гэрийн даалгавраа өгөө цаг тухайд нь яваад байсан. Ээж нь болохоор бүр айгүй их хүүхдэд чөлөө авахулдаг. Тэснэ манай яг санжээ. Одоо ялгууртай хандлаа гэл сошиалаар баг ичтлэн шеэрмээр гэл тий оруулсан тийм эмхтэй байсан байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд ч өөрөө бас асуудалтай байгаа байхгүй. Төгс ингээ өндөгшиг хүмүүс ерөөсөө биш байгаа байхгүй. Манай боловсролын систем болохгүй байгаа. Одоо сургуулийн хүртээмжтэй байдал бол хангалттай биш үү тий. Нэг ангид хэдэн хүүхд байгаа. Тийм нөгөө талаас эцэг эхчүүд өөрсдөө бас хариуцлагатай байгаад ямар ч хувийн сургууль сурсан гэсэн хүүхэд бол бас 3 талт харилцаа авахгүй ээж аваас нь бас хичээл зүтгэлд шаардсан шүү дээ. Зүгээр багштай даатгаа сургуультай даатгангуудаа нүдэ анаал за одоо та нар сурах чинь ингээ сургуулийн тэгээ юу игээд байгаа ингээл нэг тийм ууртай хандлагатай хүмүүс айгүй их байна. Тийм тэр ээж бүр тэгээ өчсөөс мэт. Багшаа энэ тоог нь би тусал заах хэрэгтэй юу? Манай хүүхд өөрөө ойлгох хэрэгтэй юу гэсэн асуулт надад бүр яг тарихад үлдсэн байгаа байхгүй. Яг юу гэсэн үг юм бэ те тэр чинь хүүхд ойлгохгүй бол тайлбарлаад өгөө шүү дээ. Тэр чинь өөрөө ойлгох хэрэгтэй юу? Эсвэл багшаа би заах ёстой юу гэж мэгээд энэ манай хүүхд тэр ээж уурлаад байсан юм гэдэг. Тэ манай хүүхд бол өмнө нь хөдөө ахта өөрөө юм хийждэг байсан. Хотод ирээл ингээл бараг би оролцоод байна гэдэг хамаа хайш юм те. Харин тэгснэ багшаас асууж байгаа асуулт нь айгүй тэнэгтэй. Энэ хүүхд ингээд өөрөө хийх ёстой юу? Манай хүүхд өөрөө хийх ёстой юу? Эсвэл би ингээд туслах ёстой юу ч гэх шиг. Тэгэнгүүт багш нь за хүүхд өөрөө хийх ёстой. Та харж явах ёстой гэх юм уу хайшаа те. Тэр гэр дотор байгаа. За зүгээр одоо наадха хийлэхгүй аваа дээрээ багш нь заагаад өгье. Нэг тийм юм хүлээгээд байгаа юм уу да тий. Одоо тэр багшаас тэр асуулт ч өөрөө тийм сонио асуулт байгаа зү. Багш нь за яах юм бэ? Өөрөө хийгээд чадахгүй л аваа дээрээ багш нь заагаад өгье гэдэг. Одоо энэ 50 хүүхдийн хүн болгонтэй тэгж харьсан. Тэрний ард бол амьдрал байхгүй мэн шүү дээ. Тэр багшийн ард тий. Өөрөө хувийн амьдрал. Тэр багш чинь ангид заатсан хүүхдүүд ойлгоцсон гэж бодож байгаа юм аа даалгавардаг гэж байна шүү дээ. Ер нь бол тэгэхээр бас ер нь бол айгүй хэцүү л асуудал юм байна л да. Одоо тэгээд хоёулын дүгнэлт одоо энэ хүүхдийн зөв болж тааруу, буруу болж тааруу юу болоо? Боловсролын систем маань одоо
чиний бодлоор одоо яавал одоо ингээд за яг бид нар ингээд асуудлыг бол ярьж чадсан шүү дээ. Чиний бодлоор бол ямар нэг гаргалгаа байна уу тэгвэл. За энэ хөгийн боловсролын систем юм байна. За ингээд хүн болгоо дуу хоолойгоо хүргээд ингээд шүүмжилж болж чадчихна. За тэгэнгүүт энэ асуудал ингээд асуудал байгаа юм чинь ямар нэг ингээд шийдэх арга байгаа шүү дээ. Тэгээ чиний бодлоор бол ямар арга зам байвал гоё шийдвэрлэх боломжтой гэж би бодож байна. За миний одоо хүсэл мөрөөдөл бол улсын сургуулийн хүртээмжтэй байдлыг л нэмэгдүүлээсэ гэж хүсэж байна. Одоо сонгуульч болох гэж байна тий. Энэ хүмүүс ингээ вайрал болоод байгаа юм зүгээр нүдэ анаад хідэн төгрөг тараагаад малчид залчид гээд одоо баахан зээлмэл ингээд яснаас бидний ирээдүйн чинь бол хүүхдүүд. Тэгэхээр энэ өөрсдийн гэсэн улсын сургуульгүй маш олон хороо байгаа Улаанбаатар хотод. Тэр хороонд ядахтаа ингээд нэг юутэй болгомоор байгаа байхгүй хоёр хорооны дунд ч юм уу тий улсын сургуультай болмоор энэ олон аимшигын байшин хувийн сургуулиуд бүр арай л их байгаа. Тэр авах ёстой боловсролын үнгүй авах ёстой боловсролоо бид нар хангалттай авч чаддаг байвал энэ хэрэгтэй хэрэггүй одоо улсын хувийн сургуулиуд гарч ирэхгүй шүү дээ. Зарим нь бол айгүй муу чанаргүй байгаа. Тэр энэний шийдэх эцсийн гарц нь бол яг энэ хүүхдийн болвол дугарж байгаа нь бас нэгэн төрлийн зөв. Үнэхээр хүртээмжтэй байдлыг хүргэх хэрэгтэй. Нэг ангид 60-аар нь хүүхэд шахачаад өнөөдөр бас тэгэж чанартай боловсрал гэсэн юм үсгэд хэцүү байна шүү дээ. Бид нар багшаас үсгэд хэцүү шүү дээ. Тэгэхээр эн чинь өөрөө санаа улсын бодлого явж байгаа. Тэрийг ерөөсөө ингээ харахгүй, шинээр юм төлөвлөхгүй тий. Ерөөсөө сургууль хэрэггүй. Нэг 4 жил мөнгөө идэл гарыг гэсэн бодолтой хүмүүс байснаас эндээ нэг төлөвлөлт ядахтаа эх жил барьдгүй маа ч гэсэн тий. Одоо хэдэн жилийн дараа байрыг аль эсвэл үнэхээр байхгүй хороонуудад нөө цэцэрлэгийн асуудал шийдсэн шиг тий сургуулийн байрыг түрээсэлж болно худалдаж авч болно нэгэнт барьсан байгаа барилгуудаас тий одоо тийм шүү дээ байр болгоны доор цэцэрлэгийн асуудлыг нэрээ тэгж шийдсэн шүү тий түрээслэдсэн шүү дээ тий нийслэлийн боловсролын газраас яг тэрөөс шиг одоо сургуулиудыг ч гэсэн тийм хүртээмжтэй болгомоор байна тэгэх юм бол ийм хөгийн боловсролын тухай яригдахгүй байж болно. Бид нар багшаасаа бас 20 хүүхэдтэй байж та юу заагаад байгаа ингээ шаардаж болно ш. Одоо нэгэн тийм их ачаалттай байгаа багшаас бид нар яг юу шаардах юм бэ? Хөөрхий бас тэр чинь хүн шүү дээ, тий. Тийм шүү дээ. 6 настай айлын 50 хүүхдийг хараа сууж байгаа л хүн шүү дээ. Ер нь бол хөөрхий юм. Тийм. Тэгээд тэр чинь яг том ангид ороод цөөрлөөч гэсэн бас л энэ багасаа гүйцэд аваагүй боловсролын л одоо үргэлжлэл явж байгаа шүү дээ. Тэгэхээр чин сайн хүүхдүүдтэйгээ харьцаас бас аргагүй байгаа. Энийг одоо уурлаад ч шийдэх аргагүй. Багш нар руу бол дайраад ч шийдэх аргагүй. Яг үнэн тий. Хүртээмжтэй байдлыг л дээшлүүлсээсэ гэж бодож чинь. Чи юу гэж бодож байна? За мэдээж нэгдүгээрт бол одоо энэ сургуулиудын тоог нэмэгдүүлэх асуудал. Хоёрдугаарт багш нарыг одоо ингээд бас одоо ингэ сургуулийн тоо нэмэгдлээ гэд бодоход боловсон хүчний асуудал айгүйх гарч ирж байгаа байхгүй юу? Тийм олон багш нар бас байна уу? Хүн ер нь одоо жишээлбэл би одоо ингээд жишээлбэл манай хүүхд сургууль төгслөө гэхэд багшаар сурна морно гэсэн мөрөөдөлтэй байх юм бол наа чи мөрөөдөл биш ээ миний охин үгүй ээ чи битэл багшаар сураарай гэж хэлэхээр хэмжээнд байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр боловсон хүчин бас өөрөө айгүй цөөхөн байгаа. Тэгэхээр багш гэдэг мэрэгжлийн одоо ингээд нөгөө нэг нэр хүндийг те ер нь бол өсгөөд өгөх хэрэгтэй, сайжруулад өгөх хэрэгтэй. Нийгмийн асуудал, багш нарынхаа нийгмийн асуудлыг бас ингээд нэг жоохон анхаарад өгвөл хүн бас багшаар ажиллая да. За энэ чинь бас нэг амьдрч болох юм шиг байх шүү гэсэн бодол төрүүл хүн бас багшаар сурая да гэсэн бодол төрөндөө. Тийм шүү дээ. Одоо өглөө нэг газар багшлаад үдээс хойш нөөр газар багшлаад ингээд амьдралаа авч явах боломжтой ч юм уу тиймэр аль эсвэл нэг газараа багшилж ивэл үнэхээр цалин өндөр байвал хангалттай тий багш нар багшлах хүсэл төрнө шүү дээ. Тийм шүү дээ. Багш нарын асуудал шийдэж бүр болохгүй асуудал биш. Одоо сүүлийн үед нөгөө боловсролын сургуулийн нэг багш яриад байгаа ш. Мэргэшүүлдэг тийм богино хугацааны сургалт явуулъя. Заавал 4 жил сураад байхгүй. Гэртээ байгаа ээжнэр ч юм уу те. Багшийн одоо нэг мэргэшсэн үнэмлэх аваад тэр хугацаанд өөрийнхөө чаддаг мэддэг их сургуулаа төгссөн мэргэжлэрээ ингээд багшилж болно гэд нэг юм яригдаад байгаа. За энэ тухайд гэхдээ дараа өөр сэдв болно ярэ. Арай хадуурчих шиг боллоо тий. Гэтэ ер нь бол наадах мэргэжүүлэх сургалт чинь бас багшийн мэргэжлийг үнгүүдүүлэх юм шиг санагдаж байна надад. Тэгээ дараа энэ айгуу том сэдв болоо явчлаа. Тэгэхээр
Ямар ч байсан тэр охины яг ингэж хэлсэн давуу тал бол яг сонгуулийн үеэр яг таарлаа энэ хүүхдийн одоо энэ асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгах ийм боломж гарч ирлээ те одоо ингээд нэг тийм бас ард түмнээсээ кок авах нэг тийм боломж гарч ирлээ. Тэгээд улс их орныхан одоо ингээд удирдах байгаа хүмүүс маань ингээд энэ асуудлыг бариад аваарэ. Ийм асуудал байшгүй гэдгийг ингээд анхааруулж өглөө тий. Тэр хүүхдийн хэлж байгаа юу ингээд анхааруулад өглөө. Бид нарыг хүн болгон анхаарах боломжтой болгоод өглөө. Тэгэхээр ингээд нэгэнт олонний анхаарлын дунд орцсон байгаа асуудал чинь ингээд шийдвэрлэх шаардлагатай асуудал шүү гэсэн л дохио штэ энэ бол. Тийм. Тэгэхээр ингээд нэг бас анхаараасай гэд бид хоёр бас өөрсдийнхөө бодлыг хэллээ. Ингээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяр таа. Баяр таа.